За та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. За Усын их хурал дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр 7 сарын 3-ны өдөр бүлгийн ээлж тус хуралдаанаа хийж дуусглаа. За бид бүхэн өнөөдөр хэлцэн шийдвэрлсэн асуудлуудынхаа талаар та бүхэнд мэдээлэл өгье. За эхний асуудал бол Усын их хурал бол мэдээж хуулийнхаа дагуу үйл ажиллагаа нь тасралтгүй явагдаж явах ёстой. За ганц нэг тойргийн асуудлаас шалтгаалаад тухайн тойрогтой холбоотой маргаан бодлонтой холбогдож энэ гişin их хурал бүрэлдэх үйл ажиллагаа бол тасалдах ёсгүй гэж Ардчилсан намын бүлэг үзэж байгаа. За тийм учраас одоо төр завсарлаад байгаа Усын их хурлын хаврын чуулгана хууль заасан хугацаанд нь одоо хаах. За шинэ их хурлын анх дугаар чуулгана зохион байгуулах энэ бүх ажлыг бэлтгэл ажлуудыг яаралтай хийх энэ ажлыг бол зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байгаа. Тийм учраас дээр шаардлагуудыгаа үндэслээд за Монгол Улсын их хурлын даргын нэр дээр бүлгээс албан бичиг явуулж байна. За энэний дагуу хаврын чуулганы хаагаад намрын чуулганы эхний хуралдаанаа анх дугаар чуулганы хуралдаанаа хийх энэ бэлтгэл ажлуудыг хангах ёстой гэж ингэж үзэж байгаа. За дараагийн асуудал бол ер нь ингээд төр засаг солигдож байгаа. Ялангуяа сонгуулийн дараа шинэ их хурал, шинэ засгийн газар бүрдэж байгаатай холбогдуулаад энэ тодорхой хэсэг хугацаанд иргэдийг аливаа нэг хууль бус үйлдэл, хуулийн гадуур үйлдэл торхрах, урайлан дуудах энэ бүх үйл ажиллагааныг явуулахгүй байхыг бүх төр засгийн байгууллагууд, улс төрийн намууд, төрийн бус байгууллагуудад Ардчилсан намын бүлгийн зүгээс бол уриалж байгаа, анхааруулж байгаа. Ийм үйл ажиллагаа бол явагдаж болохгүй гэсэн ийм байшвартай бол байгаа. За дараагийн нэг асуудал бол бас яг энэ тодорхой шалтгаануудын улмаас энэ хугацаануудад бас өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн албан тушаалтнууд, эрх баригчид ямар нэг одоо хууль зөрчсөн шийдвэрүүд, хөнгөн хуумгай энэ шийдвэрүүд гарахгүй байхыг бас талдаа анхаараасаа гэж бид бүхэн хүсэж байгаа. За энэ бас санамж анхааруулгыг бас та бүхэн хүрэх байхаа гэж ингэж найдаж байна. За дараагийн нэг асуудал бол чуулганы хуралдааны хаалтын хуралдаанаа хийж дуусгаас өмнө Усын их хуралд Ардчилсан намын бүлэг, Усын их хурал дахь нам эвслийн бүлгүүд хугацаагүй завсарлага авдаг энэ хууль эрх зүйн орчингоо цэгцэлж дуусгах ёстой гэж үзэж байгаа. Инх төвшин нарын гишүүдийн санаачилсан хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг одоо ганцхан санал хураагаад энэ хууль бол батлагдахад бэлэн болцсон байгаа. Тийм учраас энэ хуулийнхаа төслийг их хурл бол хэлэлцэж шийдвэрлэж дуусгах ёстой гэдэг энэ байшварыг бас Усын их хуралд Ардчилсан намын бүлэг илэрхийлж байгаа. За дараагийн нэг асуудал бол бас бид бүхэн бол бас цаг үеийн ажлуудыг яаралтай хийх ёстой. Тийм учраас Усын их хуралд Ардчилсан намын бүлэг за шинээр сонгогдсон гишүүдтэй бас үүрэг өгөөд энэ орон нутгийн сонгуулийн хуулийн бэлтгэл ажлыг хангах, орон нутгийн сонгуулийн хуулийг сая гарсан Усын их хурлын шинэ сонгуулийн хууль, дээрэс нь нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонгох тухай хуулийн үзэл санаа зарчмуудтай нийцүүлэн мөн саяны санал хураалт сонгуулийн явцад гарсан санаа авах бусад зүйлүүдийг оролцуулаад энэ хуулийнхаа төслийг сайжруулж боловсруулах энэ чиглэлийг бас бүлгийн ажлын хэсэгтээ өгсөн болохыг бас та бүхэнд мэдэгдэж байна. За ингээд бүлгийн хуралдаанаар хийсэн хэлэлцэн асуудлуудын талаар товч мэдээлэл өгөхөд юм байна.